Дараагийн хараа сүнс бол үгийн хараа сүнс юм. Үгийн хараа сүнсний талаар өвгөн юмтай байлцсан. Хүмүүнээр өөрийгөө хооллогч бүлэг сүнсний аймагтан багтана. Өөрсийн хэлээд байгаа хараалын үгс амнаасан гаргах элдв янзын муу эрчимтэй үгс бүхэн нь хараа сүнсүүдийг дуудаж байдаг юм. Тэр тусман үрсийн өнөө ёо хэмээх үгс хүртэл хараа сүнсийг дуудаж байдаг юм. Тэр тусман тэрлэм үгсийн ёоны хараа сүнс хэмээж үгүй. Хүмүүн өвдөж зовхын хэрээр шаналж дуугархын хэрээр өөрийнхөө хүч чадал баяр баясгалыг дүүргэн авдаг сүнс. Хүмүүний махан бай дээр ёо хэмээх үгний эрчим хурсан үед ёогийн сонортой эрчмийг нь таньдаг сүнсүүд ирж байдаг юм. Хүмүүний махан байд наалтад хүмүүнийг уламл өвдгөж зовоод өнөө тэр хараа сүнсний хэлэн хэмээх чинч мөн адил үл хориг. Тэд хүмүүнийг махан байд амарн дамнаж шингэн дуу хоолойных нь хурдан дээр очиод суучдаг. Энэ ёоны сүнс чирэ бас чигэж мууч үгүй 45 эрдмийг сурчсан. Өөртөө хараарчмуудыг улам ихээр нааж байх хүсэлтэй. Эрчмэн өөртөө хураахад тусам аз жаргалтай болдог тийм ээ сүнс. Ёолох бүрд чинэ хараа сүнсүүд шуугаж хараарчмууд хуралдаж байдаг юм. Ёо хэмээх дунд нь хүртэл учирвэ. Хэзээ ямар үедэн ёолхон мэдэж вэ? Өвдөж байсан ч үдэн зөө. Хэзээ ямар үед амнаасан ямар авэ гаргахын тунгааж вэ? Хэлмээр байвал хэлэн хаз. Ёолхын харгай. Ёолхын тоогч л нэмнэ. Ёолхын зовлон амны алдас хэмээгтэн адил махан байд чинлэрэн. Эрт өдүүгийн цагт өвгөд бед өвдөж зовж байсан чи ёохо үхлээ хатала хэмээн өнөө цагийн үрсэн амнаас аймгүй гаргадаг тэрэл аваарыг гаргадаггүй байсан юм. Өвдөж зовж байсан ч өөрийн махан баян харааж зүхдаггүй. Өөрөө л хар мөг нэмж дуудахгүй хэмээх ухаантай байлаа. Ухаан байхгүй. Үгүй байхгүй. Үйлдэл байхгүй. Өнөө цагийн үрс та нар өөрсдийгөө ер нь харж байна. Ёрлон дуудахын ёо гэдэг үг. Махан баяг чинь улам өвдгөн. Ёроож магтах үгсийг ашиглаж байвал айтайсан да. ертөнцийн харамуг нэмжлвэнд үрс та нар. Өнөө цагийн үрсийн өнөө домчин газарт нь энэ сүнсүүд энтэндгүй харагдаж байна. Үрс та бүхэн өвдөж зовсон ч амнаасан гарах үгсийн тунга. Авэ эгшиг бүхэн чинь сүнсний эзэнтэйг сан. Ама хэмэхэд чинь үрс та бүхэнд
зүгээр ч нэг байдаггүй юм. Ам хамахад чинь өөрсдөө бүхэнд нэгэнхэн байдгийг сан. Гарч байгаа энэ л аваа бүхэн чинь махан байд чинь буцаж ирдгийг сандвай. Махан байсан үрс минь магтаж ёрөөж байцгаа.